За багш нь энэ тавхан айс сонсгоо. Миний хүүхдээ сайн анхааралтай сонсоод ямар сэтгэл хөдлөлтэй багштай хэлээ. За, зэсэг гээд байх зүгшээ.
болгоно шүү дээ. Сайн бай. За навчмаа. За. Иш. За, энэ хэсэг байдаг юм. Ямар ч гэсэн. Өндөр фокус тий. За би ерөнхийдөө эдрийг бас хүүхдүүдийг зүг байх гэжээ. Зүг байна гэж харж байна. За багш нь ихтэй нэг цэцэг тавьчих. Манай энэ бичлэгийг хараад багшийнхаа өнөөдрийн ямар хичээл үзэх гээд байгааг сайн харж байгаатай багштай хэлж шин. За.
Yang jadi bukannya betul. Jangan betul itu. Başına adam benim çünkü tahta uçuran adam benim betul udah sekarang show dia. Terakhir bisa bukan ini pasal ada uçuran itu dia enggak. Ya, dia pakai yang bukan pasal. Sekarang aku betul loh. Apa bisa sampai itu istilah. Oh, kursus istilah.
Цэцэгчүүд оцгоо болохгүй юу? Зяанда хамтрах тий. За хэвсээ сайхан бэлдэж хэвсээ гэж байна шүү дээ. Яа. Мөнгө тий. Мөнгө хэвсээ бэлдсэн. За сайхны дараагаар яах вэ? Одоо энэ хоёр авчид энэ үндсийн авчид зяанда ингэж чадчихсан. За юм аа. Миний хөө яасан зодоо. Цэцэг гаргаж би дөрөв өгсөн шүү дээ. За багш нь очиж өөрөө хүнж
За би ерөөсөө ятдаг байх юм билүү? За. Багайда. За би нүсээ басаа болоод цэцэг тавьлаа. Одоо цэцгийнхаа нэрийг багштай ер нь та нарын мэддэг эрчим байдаг. Манай сургууль ярьсан ангид байдаг цэцэг байна. Ой. Манай сургууль ер нь хэд олон цэцэгтэй юм болоо? 500 цэцэгтэй юу? Харин мянган цэцэгтэй. За харин мянган цэцэг юм болоо? Харин мянган цэцэг тэр хүн цэцэг. За тэгээд ангид хэдэн цэцэгтэй вэ? Нэг цэцэгтэй юу? За тэгвэл одоо манай 15 цэцэгтэй болох нь. За багш нь хүүхдүүдийг үнэлэхдээ хэн хамгийн гол цэцэг тарьж байгааг 7 хоногийн дараа ажиглах. Танад одоо ажиглалтын хуудас багш нь харааж байна. Өдөр болгон цэцгийн ажиглал миний цэцэг ургаж байна уу? Би хэтэрхий услаад байна уу? Ачаалал хэрэгтэй байна уу гэдгийг хараа. Тийм. За хамгийн анхааралтай нааш хадгалах цэцгийг арчлахлаа. За энэ цавыг багш нь энэ цавыг хаана үтсэн бэ? Шившдэг. За энийг туслахтаа энэ явж буй өнгөн хэсэгт надаа чиг өгч шүвшиж үсэн юм байна. Орооны тусах шиг. За энэ саваар услахтаа энэ саваар услахтаа хөрсөнд энэ хөрсөнд одоо чиг өгч дараа 72-аа миний өгөхгүй жоох анхаатаа энэ хараа хөрсөнд үн чиг өгөх тул энэ савтай усаа босож өгдөг. Яа, цэцэг дан басаарчгүй юу гэж тийм. За одоо бидний тарьсан өнөөдрийн энэ цэцэг маань энэ ургамал анхаараарай. Ямар нөхцлүүд ер нь шаардлагатай юм бэ? Орчин нөхцөлийн хувьд та нар юу бодож байна? За шараа. За өөр хөрсөн юу найх юм болоо? Хөрсөн найх яа? Хөрс хамгийн хөрсөн найх яа? Хөрс найх яа? За өөр зүг биш. Хөрс гэдэг шараа цаван хийгээд байсан боо. Шараа буюу боо. Хөрс нэ гэж чам. За шараа гэж хөрс. За өөр юу ихтэй гэж өөр болчихсон. Шараа юу яа? Хэмээ усгүй яах вэ? Одоо энэ цэцгийг чинь тахиад бол тэр багшийн хүүхдийн нэглээд байгаа хамгийн чухал юм шүү дээ. Хэрвээ энэ цэцгийг ургуулах үзэл тэр байхгүй энэ урахгүй шүү дээ. Би нэг цас арцсан хийгээд тавьчих та. Одоо энэ хоёр яриад байгаа учраас тэгэхээр энэ хоёрын цэцэг гомдоод одоо яах вэ? Урах болохгүй байна. Бас тийм ээ. За наадгүй бошоодээс тоостой. За хэрэгтэй хамгийн чухал юм. Энийг хөөстэй хамгийн чухал юм. Хамгийн чухал юм ажил дөрвөөс. Ажил? Оо яана би ихсэ тэр тооцоолоо юм шүү дээ. Би ерөөсөө хөрс ус чиг
байсан чинь яг хийдий байна. За ус гээд багшны хангай саналтай нийлсэн байна. За амжилтаа үндэс хөө юу чаа. За энэ үндэс чинь болохоор нөгөө ургийнхаа эргэтэн дор явчихж байгаа миний үгтэй. Шаардлагатай үндэсний ерөнхийдөө юу ба орчин нөхцөл. Тэгээ ургийнхаа чанарчсан. Наа. За энэ навчрын чинь энэ ургамд юу болсон бэ энэ навччаа. Энэ болчиход байгаа байхгүй юу? Энийг санахаарай. За ургаан. Бид нар энэ ангид дуусаа байхгүй. Ургамнууд маань яг чинь хаасаа байна. За ургамд шиг ямар юм шиг сэргээрсэн тарч хаваас сууд юм За, ургамлыг ямар ойлголт тарж оруулах хэлцүү. За, тэгвэл башаа. За, хүүхдүүд тавар намар 100 гэсэн 3 үйлдэлийг хийж байна. За, хаач. Одоо ямар үйлдэл болж байгаа? Тавар. Ямар одоо хаврын үйлдэл учраас цэцэг ангида тарих, гэртээ тарих, тэр цэцэг ургамлыг энэ өрсөлдөг цаг нь яг одоо энэ хаврын үйлдэл. За, өрсөлдөхдөө дааш анхаарай. Засааныхаа дэргийг насуу үзүүртэй зүйлээ хайж аваад өсөн 3-аас 7 хоног байж. За 3 хоног болоход үндэс маань 1 2 3 болсон байдаг. За 7 хоногийн дараа харахад түрүү хиний ширэн дээр бүр их гарсан баг энэ ширэн дээр бүр ингээд үндэс нь маш их сагсаал олон болоод байсан. За үүний дараа хөрсөндөө саяныхаа аргачлалаар суулгаж байна. За одоо энийг бид нар 5 сарын 27 гэхэд ерөнхийдөө ээж аавдаа бас энэ хичээл сууж байгаа хүмүүстэй үзүүл миний ургамал миний тарьсан цэцэг ингэж урагчээ. Айсарийн 5 сарын 27 хиний цэцэг ургаж юу? Хиний цэцэг устаагүй. Би учраас өгцөн бай. Амч явахгүй ангидаа ургуул. Яг манай анги яг цэцэг ургах тийм орчин нөхцөл бас дулаан нь яг таасан байгаа байхгүй юу? За цэцэг ургамал маань яг хүн шиг бид нар үсэг амьд. За одоо ингээд шалгаж гарлаа. Хүүхдэд та нар. Тэгэхээр та нар ямар өвчин өсөө? Гатаа. За энэ амьд ургамал маань яг уу? Сүүтрэх. Ханаад бүрхгүйгээр энэ хатгаа авах бас өвчнөр магадлалтай. Хүүхдэн усаар усаж болохгүй. Акаараа бай. Хүүхдэн усаар хараа. Хүүхдэн усаар усахгүй. Хагас усаар услахгүй. 12 цаг байсны дараа услах нэ. За багшны сав авч үзэх. Чиний цэцэг орчхон дээгүүр нааш наахоо. Сүүтэртэй. Өргөдөлтөй хараа яг ширээн нэрээ. За чиний ямар нэртэй цэцэг вэ? Мэдгүй байна. Отаа цэцэг гэж бодож байна. Яа, энэ цэцэг. Энэ бүдүү штэ. Наша. Цэцэг маань их олон янзаа. Энэ нэрээ штэ басна. Энэ ахаа. Хондог хайтаа. Хондог хайтаа гэдэг цэцэг байна. Хондог хайтаа. За энэ ахаараа маш анхаарай. Ой. Энэ ямар цэцэг. За энэ ахаараа усан цэцэг. Энэ их том ургаад ирэхээр гоё гоё ягаан цэцэг гардыг. За одоо дараагийнээс энэхээ нэрийг тавиад цэцгийн нэрийг тавиад цогцолоос байна. За энэ ямар цэцэг вэ? Бид нар үзэж байгаа насны цэцгүүдийг нэрэлж сорсон да ялгаад өмнөх хичээл. За сайн авахгүй байна. Энэ хоёр адилхан байгаа байхгүй. Энэ нөгөө нь ингээд хүн суулгах хичээлтэй. Энэ нөгөө том навчтай харагдаж байна. Адилхан байхгүй. Ашигын олон үсэн цэцэг аваа. За энэ яг цэцэг. За энэ болохоор алаг хайдаг. Чиний цэцэг юу вэ? Алаг хайдаг.
гэрэл хараад устган хараад ихээр ийм гоё өгтөө болт ийм гоё гүрэн болт ийм гоё юм. За хам наржингийн цэцэг. Хам наржингийн цэцэг шүү. Энэ цэцэгтэй адилхан үндэслэлээ гээд авсан хөвгтөд болохоор шимтгэлтэй цэцэг байна. Шимтгэлтэй. За хавхад ашиг ахна. Энэ аа зоргоо. Энэ хүүхдийн цэцэг. Энэ аа байгаад их сайн гинэ. Энэ багуухан хэрэгтэй цэцэг. Одоо цэцэгнүүдтэй цогныг олшоо. Байгаад байгаа хүний Let's go.